Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За өнөөдөр бид нэр онцлогтой манай түүхэнд бичигдэх Sweet Kitchen-ийн дугаарт анх удаага цөөн хийсэн. Цөөн нь онцлогтой гүзээтэй цөөн. За тэгээд цөөвний хачир болгож бас улаан лайл дарсан байгаа. За миний хоол бол энэ хоёрт жаахан дарагдчихлаа. Гэтэ өвөө нь бол амар хүмүүс асуудаг л юм. Энэ дахианы юу гэж дарагдах вэ? Айгу гоё хоол шүү дээ. Гоё удаатай баха. Задалтж шүү дээ. Бүгд энэ хоолоо задалтаа л байна тий. Цөөн бол нэр үнэхээр ходоод их ямраач байна. Үнэртэй л шүү дээ. Тий. За энд бол banoffee pie. За энэ маш амжилттай болсон нөгөө урд нь хийжсэнээсээ илүү амжилттай болсон. Бас амтан ч ихсэн гоё агаах. Эхлээд нь яг цэвэнга ходоодны хямралаад авчаа. Тэгээд аамсэрт. Тий. За тэгээд цэвэнт хоо. За тэг. Надад бас ийм гоё арга зааж өгсөн чинь баярлалаа гэж хэлмээр байна. Энэ нөгөө гоё сангины юу чинь тий. Тий өмнөх дугаартаар байсан надад Маркахан зааж өгчээсэн. Аавн бэ бүсэн юм гэсэн. Зэрэг амсах уу яах вэ? За харин энэ нөгөө амтлагын нөгөө дуугарлт гэж яах вэ? Бид уурахгүй. Тэгэл урд нь хийдэг л амтлал байгаа юм чинь. Би бол мэдчихлээ. Энэ хөр гоё. Яг гүзээний нөгөө айгу гоё амтан байна тий. Баярлаа. Баярлалаа бүхий. Шарсан төмс нь тусдаа шарсан болохоор бас айгу гоё ах хэвээр. Одоо энэ гаж их нөгөө улаан байлтайгаа хачиртайгаа хайж идэх хэвээр. Хачир болоход тий. Тийм. За. Энийг бол хамгийн ойрын баяр шинэ жилээр хийгээд идчихвэл. Энэ бүр ингээ хэл чимчгнүүлээд тийм байгаа зү. Дугралтаа. Үнэхээр гоё. Ялангуяа яншууны амт бүр загтж байна. яншууны амт маш гоё орж байна. Энэхдээ бүр 8 цагаар хадгалчвал бүр илүү юу болох юм байна. Бүр амт нь хоорондоо уусаад бүр Шүүсийн ч гэсэндээ ингээл юм дээр хутгаад идсэн ч бас болохоор та. Хамсуулъя. За. Өшин хоолны нэвтрүүлэг төр байн гороо явуулахгүй юм шүү. Эсвэл чамшин гээл хөтлөөл. Юм сурж аваад. тий одоо хөтлөх чамчим хоолны нэвтрүүлэг хөтлөөж. Тим санал энтэндээс Би орё шүү. шууд зөвшөөрөл орчи тий. Энэ нөгөө давхаргуудаа артсан шүү би. За гэхдээ. Нөө хулуу юу гэдгээ. Тийм. Би нэг Sweet Kitchen дарахыг амар хүсдэг байсан шүү дээ. Анх удаа Мөрөд бэлдэм байна. Замслаа. Энэ амт сул шүү тойроо шиг тийм гоё чассан биш. Өч угаасаа хэлсэн шүү дээ тий. Давсан баг хийнэ гэд. Энд ч нөө сэр юуныхаа зөөхөнийхөө амтыг аваад Сэр чи өөрөө давсан. гоё зөөлөн байна. Тэгээд энэ яг давсны хийх айхтар хийсэн хэрэггүй. Тэгээ хар бэрцтэй. Гоё амттай байна. Аюу гоё. Яг нөгөө давс момснаас юу яаж байгаа. Ялангуяа мөрний өвчтөж байгаа юм уу тийм хүмүүсүүд эрүүл мэндийн зорилгоороос ашиглаж болохоор тий. Гоё амттай. Зарим хоолнууд давсгүй мөртлөө амар гоё алдаа ш тий. Яг тийм хоол ш. Баярлалаа. За. Гоё амттай. За өнөөдрийн нэвтрүүлэг үнэхээр гоё амтлаг байлаа. За тэгээд хоёртаа ирсэнд бас их баярлалаа. За тэгээд Боки маань цаашдаа Sweet Kitchen-ийнхаа одоо нэг уур амьсгалд идэвхтэй оролцоод цөөн гар давлгаа үсгээд тэгээд эзэгтэй нэр одоо гүзээтэй цөөн нэг хэсэгтээ бас хийгээсэй гэж бодож байна. За тэгээд хоёртаа ирсэнд их баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Kitchen Queen гэдэг одоо тортын хэрэгсэл зардаг дэлгүүр байдгийг. За тэгээ юмыг яаж мэдхүү хизээ нэгэн цаг торт хийхээр болвол тий энэ одоо энэ эдгэрийг бол ашиглаарай. Ашиглах одоо бүх зүйлс нь байгаа. Ингээ бүх бялооны хэрэгслүүд байна. Бялоо хийж үзчихсэн үү? Үгүй ээ. Үзгүй. Ер нь бол хийж үзээ дээ тий. Одоо нэгэнтэй юм болж байгаа юм бол тий. Би камернаас цаашлахгүй л байсан шүү дээ. За ингээ. За баярлалаа. За тэгээд бялуу хийж үзээрэй. За. За тэгээд бялуугаа хийгээд мэдээж Sweet Kitchen-д постлоо. За баярлалаа. Тэгээд хаагурч Sweet Kitchen-ийн тухай жиргэж ярьж түгээж бас болно шүү тий. За тэгээд үзэгчтэй энэ удаагийн дугаар бол онцлогтой байсан шүү. Тэгээд та бүхэн дараачихаа дугаарыг тасралтгүй үзээрэй.
За манай Sweet Kitchen цэгийн сайт маань одоогоор түр ажиллахгүй байгаа. За тэгээ энэ 7 хоногтой амжаад ажиллах болно. Тэгээд байнга нэвтрүүлэгтэй хамт байдаг үзэгчтэй баярлалаа. Тэгээд зөндөө олон нөгөө мессежүүд ингээл нэвтрүүлэг болгоноор ингээл төгсгөлт нь ирээд байгаа. Би ингээд шүтэн бишрэгч байна. Би ингээд байнга үздэг. Тэгээл зарим нэгэн шүүмжүүд байна л да. Одоо ингээд бүх насны үзэгчд үздэг гэдгийг одоо ойлгомжтой болчихсон. Тэгээд хөвшин настай те зарим одоо нас тогтсон хүмүүс маань бидний зарим хэллэгийг ойлгохгүй ингээд байгаа. Одоо тэгээл ингээд teaspoon, tablespoon гэргээл яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр болгоны бид нар бол засаг хичээж байгаа. Тэгээд дараачихаа нэвтрүүлгийг улам гоё болох болно. Тэгээд эргээд уулзлаа. Түр баяртай. Баяртай.